Бидний Баянгол дүүрэг 60 жилийн түүхэн замаа туулж байна. Хоймортой мэгжид чанар айсаг бурхнаа залж, хиймэрдөө дэлхийтэй холбогч телевизийн антеныг дахиж, эрч хүчтэй хөгжил дэвшлийн шугамыг элчид галт тэргээр нээсэн Баянгол дүүрэг маань энэ цаг үед Улаанбаатар хотын аялал жуулчлал, худалдаа үйлчлэгээний томоохон төв болон хөгжижээ. Баянгол дүүргийн үүсэл хөгжил 1965 оны 4-р сарын 14-ний өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар Сүхбаатар, Октябрь, Найрамдал, ажилчны районыг байгуулах шийдвэр гарсан юм. 1992 оны 8-р сарын 18-ны өдөр Монгол Улсын их хурлын тогтоолоор Улаанбаатар хотын районуудыг татан буулгаж шинэ зохион байгуулалт хийсний үндсэн дээр Октябрийн районоос Баянгол, Сонгон найрхан дүүргүүдийг шинээр байгуулсан түүхтэй. Өнөөдөр Баянгол дүүрэг нь 2949 га газар нутагтай, 260 мянга орчим хүн амтай Улаанбаатар хотын төвийн дүүрэг болон хөгжиж байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд тус дүүрэг нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал төв болон төлөвшжээ. Ахмад үе маань бидэнд асар их бүтээн байгуулалтуудыг хийж үлдээсэн байна. Улаанбаатар төмөр зам 3-4-р цахилгаан станц, Монголын үндэсний олон нийтийн телевиз, за 3-4-р хороол, 10-р хороол, 6-р хвчил хороол гэдэг одоо бидний тоглож өссөн ийм сайхан бүтээн байгуулалтуудыг үлдээсэн байна. За үүний хажуугаар олон 10 сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийг үлдээсэн байна. Энэ эмнэлгүүд маань зөвхөн дүүрэг нийслэлтүүдийг улсын хэмжээнд хүртэл ингэж үйлчилж ажиллаж байгаа. Их нэлхсэн эрүүл мэндийг хамгаалах төв, за 3-р эмнэлэг шаасны нэрмжид, за гэмтэл цоггийн судлалын үндэсний төв, гэх мэтлэн олон сайхан эмнэлгүүд бол ажиллаж байна. Тэгэхээр ирээдүйн одоо манай дүүрэг маань иргэдийнхэн амьдралын чанарт ингэж хандсан, хүүхдүүдийнхэн боловсролын чанарт хандсан ийм дүүрэг байх луу гэж одоо хувьдаа төсөөлж байна. Баянгол дүүрэг, бурхан шашны төв, аялал жуулчлалын гол бүс нутаг болон хөгжиж байна. Монголын бурхан шашны төв болсон Гандан тэгшлэн хийд нь 1838 онд 5 дугаар богд Жавцан дам хутагтын зарилгаар байгуулагдсан түүхтэй. Ардчлалын эхэн үед буюу 1996 онд мэгжид чанараас бурхныг дахин бүтээж хийдийг сэргээн засварласан нь өнөөгийн хөгжил дэвшлийн үндэс болсон юм. Одоо Баянгол дүүрэгт одоо 5 настай ирэл. Тэгээд эцэг эхчүүд энэ Гандагийн дэнж дээр сургууль бариад тэгээд тэнд ирж ороод 8 жилээ төгсөөд тэгэл одоо хүүхдүүдтэй дарвиж тоглож тэр үеийн тоглоом маатаг зах гахаа зах одоо юу гэдгийг тэвэг өшөглөх тэгэл ойл өмбөг гаруй өмбөг сакс барилдаж хүртэл явлаа. Тэгээ барилдаад одоо эдэрчүүдээр өндөө орж 2 дугаар зэрэгт орж 25 төгрөг дипломоор шагнуулж явсан газар маань энэ юм. 10 жилээ төгсөөд тэгээд одоо 18 настай их сургуулийн загварын ангид нэг агас жилэрдээ яваад тэгээд ламын сургууль нэгдэх болоод шашны дээд сургуульд орсондоо ингээд 6 жилийг авсан. Ингээд энэ дүүрэгт миний амьдрал бол бүгд холбоотой их сайхан өдөө энергитэй сайхан газар. Монголын оюуны одоо хамгийн гол газар нь болж ингэж хөгжсөн Баянгол дүүрэг бол ийм адис жанлавтай мэрэгдүүдийн уламжилтай ийм юм. Гандан хэд бол Баянгол дүүрэгтэйгээ байнгын харилцаатай холбоотой байдаг. Тэгээд энэ инг тайванч одоо ёс зүйтэй сайхан одоо иргэдийг хүмүүжүүлэхийн төлөө байдаг ийм байгууллага байгаа юм. Баянгол дүүрэг эрүүл мэнд, боловсролын салбартаа дэвшил гаргалаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарлалтыг шинжлэх, төрийн үйлчлэгээг ард түмэнд ойртуулах шийдвэрийн хүрээнд Баянгол дүүрэг 25 хороотой байсныг 34 хороо болгон зохион байгуулсан юм. Дүүргийн нийт иргэдийн 80% нь орон сууцнд, 20% нь гэр хороололд амьдарч байна. Эрүүл мэнд, боловсрол, иргэдийнхэн нийгмийн асуудлыг хамгийн сайн шийдэж чадсан дүүргээр нийслэлийн Баянгол дүүрэг дээгүүрт бичигддэг. Тухайлбал шаасны нэрмжид клиникийн 3 дугаар эмнэлэг, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, гэмтэл согох судлалын үндэсний төв,
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг улс орон нутгийн чанартай 40 орчим эрүүл мэндийн байгууллагад 4,000 орчим их хэмж эмнэлгийн дунд мэрэгжилтэн ажиллаж байна. Баянгол дүүрэгт бол 1986 оноос хойш амьдарч ажиллаж ирсэн. 86 онд бол 3 дугаар эмнэлэгт ажилладаг байсан. Хүүхд цугт минь ч гэсэн одоо тэнд өссөн, бойтсон. Ингээд харж яхад манай Баянгол дүүргийг одоо гүйцэх тийм сайхан тогтчлттой, тийм одоо сайхан олон сургуультай, олон цэцэрлэгтэй, олон эмнэлэгтэй ийм одоо дүүрэг бол ховорхон гэж боддог. Ер нь бол Баянгол дүүрэгт бол манай нийслэлд ажиллаж байгаа томоохон эмнэлгүүдийн төв гэж хэлж босхоор олон том сайхан хувийн эмнэлгүүд байж гэн эмнэлэг төвлөрсөн ийм одоо сайхан дүүрэг шүү. Боловсролын салбарт 42 сургуульд 30 гаруй мянган хүүхэд сурч, 60 гаруй цэцэрлэгт 13 мянган хүүхэд хүмүүжиж байна. 2024 онд 4 сургууль, 9 цэцэрлэг ашиглалтанд орж, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгджээ. Баянгол дүүрэг худалдаа үйлчлэгээний төв болжээ. Хар хорин, барс, роолл гээд томоохон зах худалдааны төвүүд бидний дүүрэгт ажиллахын зэрэгцээ. 3-4-р хорооллын гудамж тэр чигээр худалдаа үйлчлэгээний зориулалтаар ажиллаж байна. 12,000 гаруй аж ахуй нэгж байгууллага Баянгол дүүрэгт бизнес эрхэлж байна. Баянгол дүүргийн ард авишин гудамж бол яг хүний хөл ихтэй. Хизээний одоо Монголын Нью-Йорк гэдэг тийм байсан шүү дээ. Анханасаа тийм хөгжингүү байсан. Тэр нь одоо хадгалагцаар байна. Тийм учраас энд бол олон сайхан үйлчлэгээний төвүүд, янз бүрийн одоо алуун газрууд бий болсон л доо. Тэгээд энэ Баянгол бол их хүчтэй цэцгэлсэн. Анх одоо энэ 69-р дэлгүүрийг дуудлагаар аваад тэгэл эндээ холбогдчихсэн. Тэгэл эндээс одоо 27 жил тасраагүй. Манай Баянголынхны энэ үйлчлүүлэгч ард түмэн бол манай дэлгүүрийг ард түмний дэлгүүрээ гэдэг сайхан нэр өгсөн. За эндээ би үүсгэн байгуулагчийн хувьд бол энэ Баянголчуудаа их баярлж энэ баяртаа бас баяр сүүгөө хэлж байна. Баянгол дүүрэг урлаг соёл, спорт, хэвлэл мэдээллийн төв болсон дүүрэг юм. Бидний дүүрэгтээ 58 жилийн түүхтэй Монголын үндэсний радио телевиз, 33 жилийн түүхтэй Улаанбаатар телевиз болон FM радио мэдээллийн сайтууд ажиллаж байна. Рок попын хурд, харан хамтлаг, Монгол улсын ардын болон гавьяат жүжигчид энэ л дүүргээс төрөн гарч хотын соёл урлаг, спортын гайхамшигыг залуу үедээ сурган хүмүүжүүлж ирсэн билээ. Монголын үйлдвэрчний соёлын төв ордон Баянгол дүүргийн спорт сургалтын төв, өргөө кино театр, төмөр замын дуу бүжгийн чуулга зэргийг нэрлэж болно. Баянгол дүүргийг бол ер нь рок дүүрэг. Өнөөдрийн рок поп урлагийг их уурхай болсон газраа. Дээр үеэсээ ярих юм бол одоо манай харанхай ах нар манлаа хэдрий маань Одсроо хэдрийн ногоон гэрэл гэж одоо хамтлаг. Энэ бол одоо 1972 73 онд ингэж бий болж исэн. Төвөрний хойноос одоо яалтч байхгүй л одоо хурдын бид нар анхал энэ Баянгол дүүрэгтэй амьдарч байхдаа гитар гэдгийг үзлээ жоохон байхдаа. Пианз гэж ямар байдгийг үзлээ. Төмөр замын одоо соёлын ордны найрамдал гэж одоо дагшаа найрлал хөгжимчд байсан. Манай алдарт Дамчаагаа, манай Миндбаяр ихч байна. Баянгол дүүргийн бэхээ. Би одоо тэр алга яг толгойд орж ирэхгүй байна. Бахархам дүүрэг гэж би шууд энийг хэлмээр байна. Усан сэтийн спортоор 42 жил хичээлж байна. Мөстө болон өвдөө усан сэтийн олон улсын хэмжээний мастер цалтай олон улсын нийтдээ 100 гаруй тэмцээнд дэлхийн 48 улсад очсон. 200 гаруй медаль авсны 80 алтан медаль байдаг. 2019 онд Тэтгэхийн Жансаа Нобель нэг тамирчин болсон. 19 оноос хойш өөрийн гэсэн шавнараа бэлдээд шавнарын маань бэлтгэл техникүүд нь болохоор зэрэг яг энэ усан сэтийн сургалтынхаа төвлөөр явагддаг байгаа. Би хамгийн анх 10 настайдаа Словен явсан. Тэгээд 2 алт 1 мөнгөн медаль авчирсан. Дараа нь болохоор Орос явсан. Оросоос би 2 алт авчирсан. Америк яваад 1 алт авчираад, Итали яваад дэлхийн аваргаас 1 хүрэл, тэгээд дэлхийн цамын аваргаас 3 алт. За Баянгол дүүрэгт 2 бассейн байгаа. Өдөрт 120 хүүхэд дунджаар бассейн сэлж байгаа. Манай гэр Баянгол дүүрэгт байдаг. Болохоор инженерээ дасгал сургалтаа ихэд амрав. Би дижитал хамтлагийн дууч Эрка байна.
Хорооллын унгуу хөхөд 3 үеэрээ Баянгол дүүрэг 3-4 дугаар хороолол Гандангийн дэнж дээр амьдарч байгаа Монгол улсын иргэн байна. Миний налхаж байгаа хэсэг дээр бол миний их олон тоонуудын үг бичигдсэн. Дууныхаа үгийг бичих гээл төвлөрөхөөр юм орж ирэхгүй нэг юм жоохон гашлаад гацаад ирэхээрээ яг энэгээр ингээд алхахдаг. Наашаа цаашаа ингээд хид алхахад л аяндаа нэг аав ээжтэйгээ аз жаргалтай байсан цаг хугацаа ч гэдэм үү бага насны гой дурсамжууд орж ирдэг. Тэгэхээр маш олон тийм урлаг соёл спортын амжилттай яваа залуучууд бас манай хорооллынх Баянгол дүүрэг Улаанбаатар хотын дэд бүтцийн төв болон хөгжиж байна. Тус дүүрэгт манай улсын эрчим хүчний том үйлдвэр болох Дулааны станц 2, Дулааны станц 4 болон Монгол Улсын хамтарсан Улаанбаатар төмөр зам компани ажиллаж, нийслэл хотоо цахилгаан дулаанаар саадгүй хангаж, зорчигч болон ачаа тээврийн үйлчлэгийг олон улсын түвшинд гүйцэтгэж байна. Улаанбаатар төмөр зам компани л ихэд 2024 онд 33.4 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Богоноор л бүх юм ирж ирсэн шүү дээ. Их соёлыг нуруундаа өрсөн Баянгол дүүрэг их соёлыг нуруундаа авчирч түгээсэн энэ Монголын хөгжлийг авчирсан хэм төмөр зам Улаанбаатар төмөр зам тийм ээ. Би энэ Баянгол дүүрэгтэй 3 үеэрээ ажиллаж амьдарч байна гэж хэлэхэд багталтай сайхан байна. Баянголчууд гэдэг бас азтай ард түмэн юм уу да. Яагаад гэвэл одоо энэ Орос Монголын хамтарсан төмөр замын энэ агуу их хөгжил дунд амьдрах. Тэгээд энэ Баянгол дүүрэгт бол ерөөсөө төмөр замын бүх ажилчин албан хаагчид сургууль соёл бүгд байгаа. Баянгол дүүрэгтээ бүтээн байгуулалт өрнөж, иргэдтэй ажиллаж амьдрахад таатай орчин бүрдүүлж байна. 60 жилийн хугацаанд бидний Баянгол дүүрэгт бүтээн байгуулалт тасралтгүй өрнөсөөр ирсэн билээ. Сүүлийн 4 жилд л ихэд нийслэл дүүргийн 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Орон сууц, гэр хорооллын 130 гаруй байршилд 50 км автоцамын өргөтгөл, шинжиллийн ажил, 19 хорооны 34 байршилд гэрэлтүүлэг, 34 хорооны 189 байршилд тоглоомын талбайн тогтчлтын ажил хийгдлээ. Мөн 70,000 м2 газрыг чөлөөж 70 орчим байршилд автомашины зогсоол байгууллаа. 170 гаруй мянган ширхэг мод тарьж 84,000 м2 талбайг зөвлөгжүүлж, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 5.9 м2 болголоо. Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулалтыг зарцуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шат дараалан шинээр нээж, явган үний замын шинжиллийн ажлыг хийж байна. Манай Орсон сууж байгаа гэрмэн одоо Баянгол дүүргийн 1-р хороо. Тэгээ энд одоо 30 гаруй жил ажиллаж амьдарч байгаа. Манай одоо иргэнийхээ хувьд ч гэсэн манай Баянгол дүүргийн орчны дохицолт, гэрэлтүүлэг, камержуулалт, барилга байгууламжийн одоо өнгө үзэмжээрээ бол нийслэлтэй тэргүүний дүүргээ л гэж би бодож байна. Тэр тусмаа манай Баянгол дүүрэг бол одоо нийслэлийн хэмжээнд одоо хэргийн илрүүлэл, гэмтэрхээс сэргийлэх ажлын зохион байгуулалттай ажлын үр дүнгээр нийслэлтэй одоо дараа тэргүүн байранд орж ирсэн. Ийм сайхан дүүрэг байгаамаа. Баянгол дүүргийн хэмжээнд нийт 8335 ширхэг гэрэлтүүлэг байна. 2024-өөс 2025 онд 542 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийсэн. Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг сайжруулах зорилгоор цамхагт гэрэл 83 ширхэг, лед гэрлэн гарц 64 ширхэг, гоёлын гэрэл 63 ширхэг сүрлүүлсэн бол 1800 м фасадны гэрлэн чимэглэл хийсэн байна. Хот нийтийн аж ахуйн чиглэлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2020 онд 2 байгууллага 302 хүн хүчтэй 27 тусгай зориултын машин техниктэйгээр ажилдаг байсан бол 2024 онд нийслэлийн засаг даргын захирамжаар дүүрэгт чиг үүрэг шилжиж ирснээр 2025 онд хот нийтийн аж ахуйн чиглэлийн 22 байгууллагын 545 хүн хүчтэй 157 тусгай зориултын машин техниктэй ажиллаж байна. Парк шинжилгээг сүүлийн 4 жил эрчимтэй хийж ирлээ. Энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 7, үйлчилгээний 7, нэг механизм худалдан авахар ажиллаж байна. За манай Галтан бүр унтрах 18 дугаар анги маань 1954 онд цайд нарын 53 дугаар тогтоолоор анх үүсгэн байгуулагдсан байгаа. Тэгээд энэ 18 дугаар ангидаа бол би 1998 онд 18 настайдаа анх галс нөхчөөр
ажилд орж байлаа. Тэгээд Баянгол дүүрэгтээ одоо 20 жилдээ одоо ажиллаж байна. Баянгол залуу улсын дүүрэг 260 гаруй мянган иргэний 56%-ийг 18-аас 59 насныхан эзэлдэг бол 33%-ийг насанд хүрээгүй хүүхэд залуус эзэлж байгаа нь Баянгол дүүрэг залуу улсын хөгжлийн төв гэдгийг илтгэж байна. Одоогоос 60 жилийн өмнө тухайн үеийн Улаанбаатар хотын хүн амын тоо өсөж тухайн үеийн нэгжийн хувьд өөрчлөлт орж анхны 4 орон байгуулагдсан нэг нь өнөөдөр бидний Баянгол дүүргийн маань үүсэл хөгжил эхэлсэн ийм төвхтэй байдаг. Тухайн үеийн Октябрийн орон байгуулагдахад Баянгол дүүргийн өнөөдрийн нутаг дэвсгэрт 12,000 орчим өрхийн 60 гаруй мянган орчим суугчтай байсан. Өнөөдөр бид 34 хорооны 260 гаруй мянган болсон байна. Тухайн үед байгуулагдчихсан анхны суурьшлийн бүсүүд өнөөдөр орчин үеийн хотхон хорооллууд болж Улаанбаатар хот улсынхаа нийслэлд өнгө нэмсэн ийм хот дүүрэг болж хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бид бүтээн байгуулалтын он жилүүд байлаа. 3-4 хороолол, манай 10 хороолол, төмөр зам, бичил хороолол гээд суурьшлийн бүсүүд бий болж энийгээ дагсан Улаанбаатар хотын хамгийн хөгжилтэй орчин үеийн ийм дүүрэг болж хөгжсөн байна. Одоо бидний ярьж байгаа хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу бол бид Улаанбаатар хотынхаа нэгэн хот болж хөгжих ийм шилжилтийн үед энэ 60 жилийн аваа маань тохиож байна. Бид цаашдаа Улаанбаатар хотын одоо хөгжлөөрөө манлайсан хуучны уламжлалт зүйл дээрээ үндэслсэн ийм одоо орчин үеийн хот болох бидэнд суурь өгөгдөл байгаа. Одоо ярьж байгаа 20 минутын хот гэдэг энэ концепцийн хүрээнд манай дүүрэг үүсгэн байгуулагдахаас эхлээд иргэдтэй хамгийн ойрхон одоо төрийн байгууллагууд үйлчлэгээ үзүүлдэг, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчлэгээ, соёл боловсрол гэх бүх үйлчлэгээ нь эрүүл мэндийн бүх үйлчлэгээ нь ойрхон байдаг. Энэ төлөвлөлтийн дагуу анх баригдсанаар бусад дүүргүүдээс их ялгаатай. 60 жилийнхаа хугацаанд одоо хамтарч ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын болон дүүргийн одоо хамт олондоо баярын мэнд хүргье. Цагтаа золбоотой сайхан амьдарч яваад чинь баяртай байдаг шүү. Ингээд та бүхэндээ 60 жилийн он баярын мэнд хүргье. Амьдралынхаа цаг мөчүүдийг хороололтой Баянгол дүүрэгтэй холбож яваа ах эгч нартай, үеийн найз нартай, дүү нартай 60 жилийн баярын гал халуун мэндийг хүргэе. Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Нийт алба хаагчдынхаа нэрийн өмнөөс Баянгол дүүргийнхаа түүх 60 жилийн мэндийг хүргье. Баянгол дүүргийнхаа 60 жилийн ойд одоо тэгээд Баянгол дүүргийнхаа ард түмэнд нэгүүлсэлтэй нэртэй бие биенийгаа хайрлаж зөв сайхан боловсон харьцаж бие хэл сэтгэлдээ арвин байлгаж жаргалтай сайхан амьдрахын үлцэтэй сайхан ирэлээ дэвшүүлье. Баянгол дүүргийн түүхийн шинэ үдсийг өнөөдрөөс эхлэн хамтдаа эргүүлж байна. Эрхэм мэрэгэн таны оролцоо, санаачлах, хариуцлах, бахархал бүхэн Баянголын ирээдүйг тодорхойлно. Хөгжлийн шинэ зам мөр, бүтээлийн шинэ түүх ийхүү эхэлж байна. Баянгол дүүргийнхаа түүхт 60 жилийн мэндийг нийт Баянгол дүүргийн эрдэм төлөөлөгчтэй болгон төлөөлөгчтэй өмнөөс хүргэж байгааг нь хүлээн авна. Нийт Баянголчуудаа түүхт 60 жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Үеийн одоо үед оршин сууж байсан иргэд оршин суугчид Баянголчууд энэ Баянгол дүүргийг өдөрдөж явсан төрийн албан хаагчид ахмадууд за одоо мөн сонгогдсон томилогдсон ажиллаж байгаа нийт хүмүүстэй түүхэн баярын мэндийг хүргье.